Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн хан уул дүүргийн засаг даргын Эко 4 хөтөлбөрийн хүрээнд хан уул дүүргийн 14 дугаар хороо Айд Саманд ойн зурус байгуулах ажил төлөвлөгөө товаарын дагуу явагдаж байна. 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Айд Саманд хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгч, албан хаагчид, засаг даргын тамгын газрын албан хаагч, хороодын засаг дарганаар дүүргийн дэргэдэх хэлтс албадын албан хаагч байдаг. Нийт 34 байгууллагын 1824 албан хаагч 9095 ширхэг мод тарьж арчлал туслагын ажилд оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваабаяр хан уул дүүргийн засаг дарга Цэрэн нар нээж үг хэлсэн юм а. Нийтдээ бид нар 10 га газрыг одоо бэлтгэсэн, цаашдаа газрын хэмжээг нэмэхээр төлөвлөсөн байна. Тийм учраас энэ мод тарьж байгаа үйл ажиллагаанд хан уул дүүргийн аж ахуйн нэгжүүдэд бас идэвхтэй оролцохыг уриалж байна. Бид нар бас энэ мод тарих талбай, ойн төгөл, аргачлал зохион байгуулалтын дээр нь хан уул дүүрэг дэмжиж ажиллана гэдгийг хэлье. Одоо хан уул дүүрэг одоо ингээд 100 орчим га газрыг мод тарихаар одоо шинээр гаргасан байна. За энэ 5 жилийн хугацаанд эхний ээлжинд 10 га газарт одоо 300-аад мянган мод тарихын одоо 200-аад одоо мянган модыг тарьчаад байгаа юм байна. Одоо үргэлжлээд одоо 300 мянган мод тарих. За дээрэс нь одоо дүүргээс маш их ажлуудыг хийсэн байна. Усжуулалтын системийг хийсэн байна. Мөн модыг одоо бэлдэж өгж байна. Албан хаагчид одоо бүгдээрээ маш идэвхтэй сайхан оролцож байна. За ер нь бол одоо нэг мод тариул нэг насны буян, хоёр мод тариул хоёр насны буян гэдэг. За хан уул дүүргэн маань одоо хүн бүр нэг мод тарина. Өрх бүрт төгөл тарих дүүргээрээ одоо ногоон байгууламжийг бий болгох гэсэн томоохон уриатаагаар энэхүү тэрэн модны аянг одоо маш идэвхтэй оролцож байна. За мөн мод тарихаар цугласан хүмүүст хан уул дүүргийн тогтчлт үйлчилгээний төвийн мэрэгжилтнүүд модыг хэрхэн зөв тарих талаар мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгч байсан. Эко дүүргийн иргэн бүр хашаанда мод тарьж тарьсан модоо арчлан ургуулгыг уриалж байна.